Морин хуурыг эрхэмлэн дэдэлж түгээн дэлгэрүүлэх Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд соёл урлаг аялал жуулч залуучуудын газраас мөнхөд дуурсах морин хуур өдөрлөгийг зохион байгууллаа. Үндэсний өв соёлыг дээдлэн дэлгэрүүлэх үндэсний бахархал болсон соёлын дархлааг бэхжүүлэх, хойч үедээ морин хуурыг өвлүүлэн үлдээх, морин хуурын сургалт явуулж байгаа дугуулангуудыг дэмжих зорилготой юм а. Энэ хүрээнд Дархуул аймгийн эмчээнд морин хуурын дугууланг тогтмол хичээллүүлж байгаа дугуулангуудад 21.3 сая төгрөгийн үнэ бүхий 13 морин хуурыг гартууллаа. За энэ өдөрлөгийнхөө хүрээнд бол морин хуурын энэ зарлагын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаас гадна морин хуурын аялал номын үзэсгэлэн гаргалаа. За үүн дээр бас хамгийн гол онцлог ажил бол Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа морин хуурын дугуулангуудаасаа 3 дугууланг сонгоод өөрөөр хэлэх юм бол ерөнхий боловс сургуулийн сургуулиудаас 16 дугаар сургууль, за гэр бүл хүүхд хөгжлийн орны дэргэдэх морин хуурын дугуулан, за залуучууд театрынхаа дэргэдэх морин хуурын дугуулан гэдэг энэ 3 дугууланг сонгон нийтдээ 14 морин хуурыг нэг багшид 1 4, за 4-5 морин хуур буюу мэргэжлийн тоглолтын мастер морин хуур хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Морин хуур тоглодог мэргэжлийн болон хөгжмийн 13 багш бий. Үүнээс 6 нь морин хуурын сургалт хичээллүүлж 140 гаруй хүүхдийг сургалтанд хамруулж байна. Тэд морин хуурын дугуулан тогтмол хичээллүүлэхээс гадна үндэснийх баяр наадам хотын баяр тэмдэглэлт өдрүүдэд соёлын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг. Дээрх байдлыг үндэслэн хүүхд хөгжлийн ордны дэргэдэх морин хуурын дугуулан ерөнхий боловсролын 16 дугаар сургууль болон залуучууд театрын дэргэдэх дугуулан сонгож морин хуур олгох шийдвэр гаргажээ. Энэ бол маш өгөөчтэй, айгүй зөв үйл ажиллагаа болж байна. Энэ дээр ерөнхийлөгчийн аюул ингээ маш гоё дэмжиж ажиллаж байгаад маш баяртай байна. Өшөөр улам сайхан олон хүүхдтэй болох урам өгсөнд маш их баярлалаа. За манай 16 дугаар сургууль маань 2024 оны 9 сарын 1-нд анх ерөнхийлөгчийн 9-р зарлигийг хэрэгжүүлж 50 морин хуураар нээлт хийсэн байгаа. Түүнээс хойш 16 дугаар сургууль дээр 2 дугаар ангиас 11 дугаар ангийн 45 хүүхд морин хуураар хичээлж байна. За өнөөдөр соёлын газар маань 16 дугаар сургуультай хамтын үйл ажиллагаа явуулж 4 морин хуур бэлгэсэнд маш их баяртай байна. Цаашдаа хүүхдүүд маань морин хуур сурах үйлсэнд маш их том дэмжлэг болсон гэж харж байна. Нэг морин хуураар бол хичнээн хүүхд сургаж болно. Дор хойд 5-6 жил, 10 жил эдлэгч болно. Гамтай эдлэх юм бол тэгэхээр нэг хуурандаар үл хэдэн ч хүүхд сурах нь шүү дээ. Дамжаал, үе дамжаал төгсөөд 12 төгсөөл гэж хуурдаад ингээд явахад их ах тустай л дээ морин хуур бол эцэд мөнхийн эвдэрч ирэл гамтай эдлэх юм бол тэгэл их олон жил эдлэх бахаа л гэж бодож байна. Аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газраас 2023 онд оюутан залуучуудын хуурцаг хамтлагт 45 сая төгрөгийн, 2024 онд од сургуулийн сурагчдын цахилгаан хөгжмийн хамтлагт 26 сая 847 мянган төгрөгийн хөгжим техник хэрэгслээр хангах төслийг аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүд уламжлан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлж хүлээлгээ өгсөн байдаг.